За орой минь төргий одоо 9 цаг 36 минут болж байна. Тэгэд байнгын орны дарга би нэг юм санал бас тавьмаар байна. Одоо манай хууль зүйн байнгын ороо 28 гишүүнтэй. Тэгээд энэ оройн цагаар манай энэ бүх яамдуудын одоо энэ мэргэжлийнхэн одоо бүгдээрээ ингээд орой олтол хүлээгээ суужгаад хүндэтгэлтэй байна. Гэхдээ бүхэл бүтэн 25 оны төсвийн гүйцэтгэл хэлэлцээ сууж хахад манай байнгын хороо 6хан гишүүнтэй энэ асуудлыг ингэж хэлэлцэхгүй. Татвар төлөгчдийн мөнгийг хэрхэн яаж захиран зарцуулсан, хэдэн хувьтай хэрэгжүүлсэн, энэ дээр бид нар доор бүрнээ судалсан асуудлаа гишүүн тус бүр тавих ёстой. Ийм байдлаар энэ одоо бид нар ямар зүгээр одоо хуулийн ангийн оюутнууд тоглоод байгаа юм шүү дээ. Энэ асуудлыг дараагийн хурлаар хэрэлцэх ийм санал гаргаж байна. Гого энэ чинь бас нараа гишүүнээ ийм очиртой байгаа. Гишүүд бүгдээрээ энэ дээр асуудлуудтайгаа танилцуулаа. Бид нар бол 2 дахь хэлэлцүүлэг дээрээ явж штэ. Тэгээд энэ асуудлуудтайгаа танилцсан. Өнөөдөр бол одоо энэ дээр санал хурааж бид нар батлах юу байхгүй байгаа байхгүй. Тийм учраас л бид нартай гишүүд яг л гишүүд бүгдээрээ өөрсдөө энэ асуудлуудтайгаа танилцсан байгаа. Яаж одоо энэ төсвийн хилцүүлэг явуулдаг гэхээр энэ бүх гишүүд энд сууж байгаа хүмүүс аль хэдийн өөрийнхөө суугаар бүх гишүүдтэй очиод өчнөө юмнуудаа ярьсан байж байгаа. Та өөрөө бас тэрийг мэдэн шүү дээ. Тань дээр ч айгүй бол хүмүүс орж ирээд асуудлуудаа яриад энэ дээр дэмжиж өгөөрэй гэж яриад явж байгаа. Тэгэхээр тэр утгаараа яг хөө манай гишүүд түрүү бол бүгдээрээ суужаад 2 хууль хэдүүлээд гаргалаа шүү дээ. Гэхдээ таны хэлж байгааг би хүлээж авч байна. Гишүүдтэй бас би хандаж энэ байнгын орны гишүүдтэй ийм асуудал дээр хүндэтгэлтэй хандаараа ялангуяа би өнөөдөр сая ажлын гисгийн гишүүдийг ийм олон хүнийг би бүгдийг нь уншиж байгаа. Энэ орой болтол энэ хүмүүс суулаа шүү гэдгийг улс орон даяар бас хэлж өгч байгаамаа. Зөв таны хэлж байгаа зөв шүү. Би бас гишүүдтэй энийг уламжлая.